Удахгүй тренд болох унтлагын өрөөний загвар. Өрөөний урт 3.8 м, өрөө нь 3 м ор болон хувцсны шүүгээ тавихад зайг тавьчих жижиг хүн орж гарахад төвхтэй. Орны дэрэгдэх жижиг шургуулга багтахгүй. Цонхон тал байрлуулвал салхилаад тухгүй байна. Зөвхөн нэг л хувцсны шүүгээтэй хоёр хүний хувцас багтахгүй. Нөхрийн ажлын эсвэл эхнэрийн бодолтын ширээ зөвхөн нэгийг л байрлуулж болно. Үүний оронд ингэж өөрчлөе. Төмөр хоолоогоор хүрээ хийж босоо эвтэй чиглэл тогтолцуулан үзүүрүүдийг нь гагнана. Босоо тулгуурыг таас хүртэл урттай доод C 0.9 м, дээд C 1.8 м зайтай хийж төмөрний гадна талыг байгаль дэлтийн модоор бүрнэ. Дээр нагаар нэвтрүүлэх суур төмөр тавьж зөөлөн матраасаа дэвснэ. Унтахад илүү тухтай. Орны түвшлийг хантай зэрэгцүүлж ардан жижиг гэрэл байрлуулна. Цайврынгийн ханы будгаар бодож энгийн бөгөө загварлаг орчин мөдүүлнэ. Модоор хайрцаг хэлбэртэй шат хийж шургуулга болон ашиглана. Доод талын шургуулгад ойр зүрийн хуцаа хийн. Дээд талын шургуулганд ч гэсэн мөн адил. Зайг уян хатан ашиглаж авч хийхэд ч тохиромжтой. Төмөр алхаар өрөөний хаалганы хажуу ханыг нурааж унтлагын өрөөний талбайг томруул. Арын хэсэгт нь давхар том голтой модон хатан ашиглаж дунд нь дуу тусгаарлагч дүүргэж дуу тусгаарлалт тусгай хаан шаардлагагүй болно. Дээр нь таз хүртэл өндөр хувцсны шүүгээ хийж бүх хувцсыг үлээх боломжтой. Хувцас сонгоход ч амар. Хажууд нь модон хүрээ байрлуулж орос хаалганы унтлагыг суулгана. Дээд талд нь татаж харагдах шургуулга хийн бэрийн цүнхнүүдийг багтаах боломжтой. Шүүгний зүүн болон алмаз хэлбэртэй шүүгээр холбож дотор нь эргэлддэг үргэлгүүр байрлуулна. 360 градус эргэнэ. Хувцас авахд илүү хэлбэр. Булангийн зайг дэмий үлдээлгүй. Хажууд нь жижиг хувцсны шүүгээ хийн. Урт төрлийн хувцс хийж болно. Эхнэр нээ зохинтой нь ихэд баярлах болно. Бүгд шилэн хаалгатай. Орны доод хэсгийг ашиглал хувцсны өрөө болж болно. Доор нь дугуйтай хоёр үлгүүр байрлуулъя. Түлхэж оруулаад татаж гаргахад тохиромжтой. Гадна талд нь гүйдэг хаалга хийлгэж бүх зайг ашиглана. Модон өнгөлгөөр 3 нумархаг арк хэлбэртэй хаалга хийж талмын хуваарлалт илүү саруул харагдана. Дотор нь хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлэж шүн босоход харанхуйд хөдөлгөөн мэдэрч асна. Орны хажуу хоосон зайг ашиглая. Доод талд нь тулгуур төмөр гагнана. Дээр нь төмрүүдийг бүгдийг гагнана. Гаднаас байгаль дэлтэй модон өнгөлгөөр бүрч дээр нь модон шүүгээ хийж шүүгэний хаалгыг сөхөж онгойлгохоор хийн. Хүнжил дээрээ хүснээрээ далд хийж болно. Бүх зайг ашиглана. Шүүгэний урд дахин модон шат хийж номнуудыг байрлуулахаар хий. Цонхны урд талд ширээ байрлуулна. Ширээний тавцан цонхны тавцан хүртэл шунгаж ингэснээр тавцангийн зай нэмэгдэнэ. Энэ ширээг ажлын ширээ болгон ашиглаж хүнжиллийн шүүгээгийн дээр гоо сайхны ширээг байрлуулна. Нэн тохиромжтой байрлал. Унтахад ч өрөө саруулхан. Хүшгийг цонхны дотор сүрлэлттэй хийн. Энэ нь айлаа илүү зай хийнэ. Ийм унтлагын өрөө нь олон талд хэрэгцээ хангана. Мөн маш өргөн уужин, өндөрнж боломжтой. Найс цааш явхад амар маш тохиромжтой.